1 сая 30 сая төгрөгийн цахилгааны хэрэглэх оюу толгой компани манай улсаас цахилгаан эрчим хүчийг авч хэрэглэж Монгол улсад хөрөнгө оруулахгүй гэдэг нь нэгэн тодорхой болжээ. Тэдний 420 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих хүсэлтэйг Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас зөвшөөрч гисэн. Одоо тусгай зөвшөөрлөө авахар хүлээж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг өгөхөөс өөр арга байхгүй. 2 жилийн дотор станц баригдаж дуусаад ашиглаад дууссныхаа дараа Монгол улсад өгнө гэдэг боловсролтойгоор тусгай зөвшөөрлийг олох оруулжээ. Оюутлага дээд ачаалттай үедээ 310 мегаватт цахилгаан ашиглах тооцоо бий. Тэгэхээр одоогийн ханшаар буюу 1 киловаттыг 100 төгрөгөөр бодоод үзэхэд цагт оюутлага нь 30 сая төгрөгийн цахилгааныг хэрэглэх тооцоо гарчээ. Хэрвээ манай улс оюутлагад цахилгаан нэрүүдэх ажлаа түргэвчлээд хүн тараагаад дуустдаг 21 мянган төгрөгөөр зарцуулсан бол өдөрт оюутлагаас 720 сая төгрөгийг аваад сууж яваасан. Харин оюутлага энэ мөнгийг Монгол улсын төрд өгөхийг хүссэнгүй юу? Нөгөө талдаа манай улс 2 км төмөр зам тавих гэж танаа манай намдаа хүрээд ажил хийдэггүй 4 жил болдог шиг бүхэл бүтэн станц барина гэдэг бүтэхгүй даваа гэдгийг гадныхан төрүүлээд харчихсан болтой юм а. Тиймээс бид 1 тэрлэн гаруй төгрөгөө гаргаад өөрснөө дулааны цахилгаан станцыг барья гэд ямад хандхад уг толгой дахин салбарын ам зөвшөөрсөн байх юм а. Харин эрчим хүчний хорооноос тусгай зөвшөөрлөө авахар хандаад 14 хонож байгаа оюутгын төслийн зүгээс тодруулах зүйл бий. Үүний тусаад оюутлагад станц барих тусгай зөвшөөрлийг нь өгчихнө гэж албаны хүн хэлжсэн. Тэгэхээр засгийн газрын гаргасан шийдвэр дээр бол BOT нөхцөлөө өгсөн тийм нөхцөл зааж өгсөн байгаа. Нэгсэндээ бариад ашиглаад шилжүүлнэ гэж. Тэгэхээр энэ нөхцлөөр одоо бид бол цоошил олгоно гэж ойлгох зүйтэй болгож байна. Оюутлага компани станц барь дуустлаа Өвөр Монголын эрчим хүчний компаниас цахилгаанаа нийлүүлэхээр гэрээ байгуулах шатандаа яваа гинэ. Одоо тус станц нь 220 кВт-ийн цахилгаан татгаар шугам хоолойныхаа ажлыг эхлүүлж байгаа юм байна. Үүнд бас нэгэн мэдээллийг дуусгахад оюутлага станц байгуулагдлаа гэж бодоход 5 цагаас нүүрсээ тээвэрлэх юм байна. Одоо улсын жишгээр бол уурхай станц нь уурхайгаа түшиглээд хажуудаа баригдах ёстой гэх зарчим алдагдаж байгаа гэдгийг мэргэжлийн энд нуур хэлж байна. Оюутлага станцыг оюутлага өөрснөө хөрөнгө гаргаж бариад ашиглаад дуусныхаа дараа Монгол улсын мэдээлэл шилжүүлэх юм гинэ. 60 жилийн дараа ухаад дуусан уурхайн хажууд хаана ашигласан мэдэгдэхгүй нэг дулааны цахилгаан станцтай монголчууд үлдэнэ.